Би галзуураагүй шүү. Би галзуураагүй шүү. Би ирүүлээ. Би ирүүл. Яа. 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 Инара. Чи намайг бичиж байгаа мó бас. Тийм. Чи витамины юм тэнэг бичлэгүүдийг оруулаад байгаарай ёо. Hi vlog. Хачууч докки гэднүүдэн мэрмэн. Исэн сарын сайдыг чахсан рүүхэн. Хачууч докки гэднүүдэн мэрмэн. Ашигтай бактери. Омега 3. За тэгэхээр өглөөнийхөө цайг бэлтнэ. За хамгийн нэгдүгээр банана, киви биш амар лаг ярьлаж байгаа шүү дээ та бүхэн хардаа. Хальсын нэг ч унгахгүй, тасалдуулахгүйгээ боддоо. Ваа. Good. Тооса 6 ширхэг гүзээлцгэн. Золбоо өмнө өглөө осонгуудаа шууд ганц алим иддэг байсан бол аппарат хийлгүүснээс хойш алимаа даахгүй миксер дэж иддэг болсон. Томат, алим, за лир. За саяныхаа жимснүүдийг бүгдийг миксер дотроо хийцэн. Одоо жоохон сүү хийгээд болоо. Сүү. За би купоноос нэлээ их юм захиалсан. Ийм их юм захиалсараа. Бүгдээрээ ирсэн байна. Ямар амар хүнд юм бэ? За энэ бүгдийг бол одоо задлж амжихгүй. Одоо би яаралтай гарахгүй бол болохгүй. Тийм учраас ирж байгаа та бүхэндээ юу авснаа нэг гоё танилцуулнаа. Йоо ингэж ухаар ямар гоё амттай байдаг гэж. Өглөөний хоол. Яг ингэ жимснүүдээ хийж агаад гоё баг зэрэг сүү хийж агаад миксер дэчгээр бүр үнэхээр гоё амттай байт юм бэл. Машта гэдэг нь солонгосоор ямар гоё амттай юм бэ гэсэн үг шүү. Мада гэдэг нь жоохон эрхэлж байгаа байхгүй. Өглөө ингээ миксер дээр өглөөнийхөө хоолыг зохицуулчихж байгаараа за. Энэ стого амттай юм. Нэг юм аягийг уучих юм бол тэгээ өдрийн хоол хүртэл юу ч идэхгүй та бүх. Энэ үлдснийг яах вэ гэж юу? Хөргөчөндөө ингээ хадгална. Тэгээ маргааш өглөө уна. За дахиад жоохон үлдчихлээ. Энийг яах вэ гэхлээр өдөр унаа. 날이 다가와도 햇살이 나를 비 모든 축복 주신 주님 찬양하리 주님을 찾으시네 За золбоо гээс усанд орж байгаараа тэр ерөнхийдөө гялцахгүй бол амжихаа болоод наа цагаас оцох гээд байна. За ямар ч сан золбоо усанд орж байгаараа тэрлээ. Тэгээ одоо гээс гарахгүй болохгүй байна. Хаашаа явах вэ гэхээр одоо шүднийхээ имлэг рүү очино. Өнөөдөр аппарата чангалуулна. Гээс явахгүй бол хоцрох гээд байна. Өнөртэй усаад цаад нэг ингэж нялж өгөөд марцсан юм байхгүй. Сая туул над руу яриад гадаастаа амар хүтэн биш үү дулаахан хувцлаараа гэхэр энэ оролт шиг юм а зүвчлээ. Hi vlog. Vlog. За өнөөдөр Солонгост үнэхээр гоё нартай өдөр байна. Ямар гоё нар гарсан юм бэ? Тэгээ золбоон шүдэндээ аппарата хийлгүүлээд 3 сар болсон байна. Өнөөдөр аппарата чангалуулна.
Тэгээ та бүхэндээ сонирхуулаад харуулах юм бол энэ Солонгос тэр урд харагдаж байгаа цэнхэр номертой машин байгааз. Энэ араас нь бас явж байна. Энэ цэнхэр номертой машинууд нь нөгөө цахилгаан машин байхгүй юу? Цахилгаан машин шинээр худалдаж авах юм бол улсаас нь дэмжээд 5 сая 8 сая воныг улсаас нь машин худалдаж авахд нь нэмэрлж өгж байгаа байхгүй юу? 5 сая вон гэдэг чинь баг 12 3 сая төгрөг. Монголд бол баг нэг машины мөнгө. Тэгээ ард иргэдэн цахилгаан машин их хэрэглэх тусмаа агаарын бохирдол багасна, байгаль дэлхийдээ ээлтэй бай гэсэн үүднээс ард иргэдээ цахилгаан машин аваач гэж айгүйх уриалж байгаа байхгүй юу. Тэгээд ийм их мөнгөөр одоо дэмжиж өгч байгаа. Суудлынхаа бүсийгээ хасан нүргшаа залуунаас амьдралаа алдаж онож үзэн яади. За золбоо нэмдэг дээрээ хүрээд ирлээ. Надад кофе авсан юм. Гүйж аваад Асгарсан. Баярлалаа. Жоо ууртаа юм уу? ууртай. Яагаад? Инстаграмаар шилдэг өгөөсөө. Чи намайг бичээд байгаа юм уу бас? Тийм. 어디 봅시다. 아이 보시고. 오늘 아래는 거울 좀 주시겠어요? 네. 네. 여기 보시면 여기 약간 Читэлч. Налиг. Яагаад? Тэгтээ суултаа. Үгүй. Нэг явуулна. Оо чийлдээ. Цамлаад амааш гэсэн басгаад. Халуу. Ямар их юм? Яагаад юм дүүрэн байгаа? Тийм чи хүний сэтгэл чи юм халиг салгисан. За өглөө нэмээ та гэж. Өмдрөө хасглаа. Гой тодлцох юм шиг зөөгчлөгээ ичи. Тийм харцаа ууж байгаа шүү дээ. Гой уул. Хамт тоол тийм үү? Оо хэрэг. Би чамд хоолооч өгөхгүй шүү гэлээ. Өчигдөр хэлсэн. Хааштай юу? Ятрааштай. Мэдгүй л энэ та нар. Тий, би бич. Чи 2 жил ажилласан мэдэн штэ. Тэмээ хариулсан байна. Буурийнхаа цангандахгүй. Тий? Би буур юм уу? Аха. За микрофон руу ойрт ярьчих боломж байна уу? Гэдэг байхгүй. Амттай гэж ярьж юм. Это мне сейчас. Яа, хамаа харахаар яагаад ингэж өвчүүлэлчт юм бол. Хоёулаа нэг имлэг бичлэг хийсэн шүү дээ. Тэгэхээр би нэг хуц өмсч саяхан. Тий. Тэгээ тэрний өмнө нь зохицоогүйсэн юм уу? Би өөр нь тийм шот юм дуртай биш. Тэр чи яагаад надад тэр өдөр хэлээгүй? Би тэгэл би нэг амар муухай бол харагдаагүй зөө. Өмнөхөөс л хамаагүй дээрцэн. Гэтэ чи тийм өмнөд нь дуртай ээж болно шүү дээ. Би тэгэл тэрийг ямар тэнийг өмссөн гэдэж болохгүй шүү дээ. Тэгсэн чинь хүмүүс бүр тийм шотоо өмсөх тайдаг. Одоо хараа. Нэг хүн бүртгэсэн байсан. Дээрээ шалтар тоглох байгаа юм гэсэн. Хүн болгон тааруулна гэвэл чи бүр өөрийгөө бүр ингэж харандаа шиг үзүүлсээр байгаа бүр сүлдээ юу ч үлдэхгүй болно заяа. Чи өөрөө дуртай амиг л өмс. Ямар амаатай юм. Танарт өөрөө тий. Хэрэл. Танарт манай золбоо юу өмсөх юм ямар амаатай. Өөрийнхөө л бай. Өөрийнхөө явах байсан чи өөрч болох юм алга. Чи ихтэй айгуу хөөрхөн хувцалчтай шүү дээ. Дажгүй. Витамины юм тэнэг бичлэгүүдийг оруулаад байгаарай ёо. Түрүүнээс хойш буруу суугаадсан шүү дээ. За одоо эхнээс нь. Би хөөрхөн байж чадчихна. Чадчихна. За манайхаар иржүүлчлүүлээрээ баяртай. Нэшэд олон л гоё ялгаад байна. Нара. Энэ соёо байсан шүү дээ. Тэр байхгүй болоод ингээ аягүй тэгшэрч эхэлж байгаа. Ки. За яа. Би явлаа баяртай. За та бүхэндээ сонирхуулаад харуулах юм бол Солонгос тийм подолынхын зогсоолд ийм цахилгаан машин цэнэглэгч зөндөө болсон байгаа байхгүй юу? Цахилгаан машин зөндөө болсон байгаа Солонгост. Тэгэхээр ер нь яваандаа 2030 онд баг бүх машин цахилгаан машин болох хаа. Энэ урд бас цахилгаан машин харагдаж байна. Өнөөдөр ямар их цахилгаан машин харагдаж байна. Ер нь Солонгосын залуучууд цахилгаан машин маш их авч байгаа. Яагаад гэвэл улс орноос нь аягүй хөнгөлт үзүүлж байгаа болохоор урамтаа авч байгаа хэл та. Яг өдрөд өгөгдөж байгаа тэр цагаа ашиглаад хийх ёстой юмнуудаа хийгээд гараасаа юм гаргаад ингээд амьдрах тусам хүн илүү гоё сэтгэл санаа гоё те амар аз жаргалыг мэдэрдэг юм шиг байгаа юм л та. Тэгэхгүй ингээд залхуураал за тэрийг яаж хийнэ энийг яаж хийнэ тэр ажил бүтэхгүй байна да энэ ажил болохгүй байна да гэл ингээд хямраал яваад ах тусам улам л өөртөө итгэлгүй өөрийгөө тийм арчаагүйгээр мэдрээ ялагдж байгаа юм шиг хожигдсон юм шиг тийм лүүзер мэдрэмж аваад тэгж амьдрахгүй тулд яг ингээд өдрөд гоё чэйсонол таайсоо өөртөө байгаа бүх зүйлээ дайчлаад амьдрах айгу гоё. Тэгээ та нарт нэг ийм юм байдгүй. Би одоо жишээлбэл энэ 47 гэдэг тоог маш их хардаг байхгүй юу? Байн хардаг. 47 гэдгийг би юу гэж ойлгодог вэ гэхээр чамд хайртай гэж ойлгодог байхгүй юу? 2 4 7 ч би чамд хайртай гэсэн утгыг агуулдаг шүү дээ монголоор. Тэгээ 4 7 гэсэн тоог би айгу их хардаг. Би тэр тоог харах болгондоо бурхан надад
Золбоо би чамд хайртай гэж хэлж гин гэж боддог байхгүй. Би 2 4 7 гэдэг тоог бүр үнэхээр их хардаг. Өөр гайхмаар заяа. Энэ тоог яагаад ингэж хардсан юм болоо гэж харах болгондоо баярлаа гэж дотроо боддоо шүү дээ. Та бүхэнд ч гэсэн нэг тийм байн энэ тоо яагаад надад харагддсан болоо гэсэн нэг тоо байдаг бол хэдийн тоо вэ? Бичиж үлдээгээрэй комент хэсэгт. За машиныхаа хоолыг өгөхгүйд газ хийдэг газар хүрээд ирлээ. LPG. За бензинэд үргэчээд. Оо ёо. Машина дээр нь тавиад орчихсон чи аргашаа ухарч шít. Ягаад ч юм цэвэрхэн байх аюу гоё те. Гэр орон цэвэрхэн, машин тэрэг цэвэрхэн, дотор нь оронгууд бүх юм ингээд нэг гоё эмх цэгцтэй байхаар гоё байдгүй ер нь та нарт манай сэтгэл зүйч тгсэн шít намайг. Ямар өвчин блэ нөгөө бүх юм ингээд янзлаа цэгцтэй байх гэж нэг өвчин байдсан шít. Тийм өвчтэй өссөн намайг. Ямар өвчин блэ ADHD л юу лээ. Шаалттай шít. Яа. Аюугаа машина угаалгах чи гэж бодож байсан. За ууг нь гоё машина цэмбитэл нь угаалгах чи гэж бодож байсан. Чадсангүй. Би газа дүүртэл нь хийгээд хэдэн вон болсон гэж 63,000 вон болсон байна. 63,000 вон гэдэг чинь төгрөгөөр нэг 150,000 төгрөг дүүрсэж чинь гэсэн үг үү те. Солонгос нэрээ өнөдөр амар хүүтэн байгаа юм байна. Энэ амнаас уур гарч ийн хараа. За гэрийн зүг харина. Машина угаалгуулж чадсангүй. Одоо машина угаалгуулж чадахгүйсэн чинь нэг л сэтгэл. Энэ ажиллаж байгаа юм шүү. Онгооч шиг болох юм. Ашгүй онгоочлоо. Азтай юм бэ. Ямар гоё юм бэ. Онгооцоо. Хүминэ үнэхээр тийм үү дээ. Би Солонгост хамгийн анх ирээд 2002 онд ирээд 2003 онд лөө 15 та байхдаа Солонгост хийж үзсэн хамгийн анхны ажлын машин угаадаг газар арбайт хийжсэн байхгүй. Тэгээ тухайд өдөржингөө ажиллаад нэг 30,000 вон л авч ирсэн баг. Тэгээ тэр миний Солонгост ирээд хийсэн хамгийн анхны ажил байсан. Машин арчижсэн чи гээд тэр дурсамж маань санаанд орчлоо. За машина гоё цэмбитл нь угаачлаа. Янзын гоёсон байгаас тэ. Дотортлын гэсэн амар гоё угаацсан. Шалж малвч угаагаад шинэ машин болчлоо. Шинэ машин. Солонгос тест амар хүүтэн байна. Бүр аммаа бэрээд алж өгч шít. Насмас гажаад. Гэрийн зүг гэрлуугаа явцгаая. Сэтгэл санаа ямар гоё болчих. Тийм ээ. Би нэг цэвэрхэн байх өвчтэй юм байна. Тэгээ хүлээн зөвшөөрч чинь. Сэтгэл санаа амар гоё болж байгаагаа мэдээд хүлээн зөвшөөрч чинь. Энийг шууд өөрөөр хэрэгцэн дээ. 3 тарт юм болоо 1 2 3. Тийм биш. Энийг одоо л мэдлээ шүү дээ. 1 2 3. Ямар тийм энийг одоо мэдлээ шүү дээ. Энэ дээр 3 дарахаар шууд өөрөө ингэ эргэжтэй юм шүү дээ. Та бүхэн энийг мэдээгүй үгээс мэдээж аваарай. Өмнө амар хэцүү хийгээддэг байсан нөгөө товчлуур дээр нь дагаад. Одоо ойлгочлаа. Тэг манай гэрийн ойролцоо кимпап чонгу гэдэг байхгүй. Тэг заримдаа ингээд нөгөө хоолоо хийж идэж амжихгүй үедээ кимпап чонгугаас ингээд кимпап тэг тост авчтай. За манай гэрийн үдэнд бас тэгбэ ирсэн байна. Өдрөс нэхээ хөтөөд шүү. Six pack биш. 4 bag юм байна. 1 2 3 4. Ийм их тэгбэ авсан. Тэгээ дотор нь юу байгааг би та бүхэнд харуулнаа. Үнэхээр гой юмнууд байгаа. За ингээд заримдаа яарсан үедээ гой кимпапта тост идчихтэй. Нара тост. A toast. A kimbap. За яг одоо цаг хэд болж байна? Та нар энийг хараа. Энэ хараа. 2 4 7. Ямар сони энэ хараа та бүхэн харалтаа энийг. 8 болчлоо. Би албаар харъя гэж хараагүй шүү дээ. За 2 4 7 болтон би хүлээндэ гэж бодоагүй шүү дээ. Зүгээр ингээд за одоо цаг хэд болж байна? Яг хэдэн цагт өдрийнхөө хоолыг идчихэж байгаа та бүхэндээ хэлэндэ гэж бодоод яг цаг харсан. 2 4 7 болж байгаа байхгүй. Би чад хайртай гинэ. Би галзуураагүй шүү. Энэ өгдөөний жоохон илүү гарсан жуус.
Тэгээ би аппарат хэлгүүлсэндээ бүр үнэхээр харамсахгүй байна. Би одоо хийлгүүлээд өнгөс 3 сар болж байгаа шүү дээ. Шүд айгүй гоё тэгшгэн болж байгаа мэдрэгдэж байгаа байхгүй юу? Хурдан хийлгэж яахгүй явдаа гэж бодсон өөрөө ихгүй. Айгүй гоё тэгшэртэй юм билээ. Би ч нэг Toyota тэгээ доотлын шүд эдгээр ер нь жоохон нааша цаашаа байсан байхгүй юу? 3 сар болж байхад ингэж гоё мэдрэмж төрж байгаа юм чинь. Жилийн дараа аппарат авахд бол бүр гоё мэдрэмж төрөх. Тэгээ та бүхэн ч гэсэн шүдэндээ сайн анхаараарай. 대한 결승공판이 열립니다. 완벽한 브리타가 되기 때문입니다. JTBC 이세연입니다. Солонгосын ерөнхийлөгч Юнсонgnол байна шүү дээ. Эхнийхээ шүүх хурлаар 10 жилийн ял авч магадгүй гинэ. Зөвхөн эхний шүүх хурал. Тэгээ цаашаа үргэлжлээд явна. Эхний гаргасан алдаан дээрээ 10 жилийн ял авч магадгүй гэд мэдээгээр нь гарч байна. Эхний гаргасан алдаа нь ямар алдаа вэ гэхлээр онц байдал зарлаад цэргийнхаа хүчийг гартаа атгаж авч жагаад ард иргэдээ улс төрчдөө баривчлах гэсэн шүү дээ. Тэр нь биш. Тэр шүүх хурал нь биш. Онц байдал буруу зарласан гэдэг утгаар нь энэ хүнийг баривчлах гээд орсон чинь нөө ерөнхийлөгчийн хамгаалагчтай буутаа гаргаж тавьсан гэд. Тэгээ зөвхөн тэр ялыг нь онооход 10 жилийн ял оноож магадгүй гинэ. Энэ аппарат зүүцсэн хүмүүс аппаратных нь голоор нь хоолны үлдэгдэл айгүй их ордон штэ. Тэгээ тэрэнд энэ айгүй дажгүй санагдсан. Шууд ингээд цэвэрлжт юм бэлээ. Тэгээ туул надад энийг нөө хэлжсэн байхгүй юу. Тэгээ би энийг хэрэглээд үзсэн чинь айгүй дажгүй санагдсан. За үзэгчдээ тэгэхээр яг одоо золбоо нь Солонгосын нийтээс юу захиалсан та бүхэнд нэг гоё харуулъя. Зөндөө юм захиалсан байгаа. Тэгээ эхнээс нь ахуулаа гоё задлж үзцгээе. Би иймэрхүү юм задлах хайгуу дуртай. Тэгээ сонноос их юм болоо штэ. Золбоо нь удахгүй охин дээр очиж байгаа. Уянгалантай очиж уулзах чагаад 2 насныхын төрсөн өдрөөр очиж чадаагүй. Тэгээ одоо манай охин 1 сарын 10-нд 3 нас хүрнэ. 3 насныхын төрсөн өдрөөр хамт байя гэж бодоод охин дээр очиж байгаа. За хамгийн ихэнд гоё уянгалан дэм хөөрхөн мультивитамин авсан 3 наснаас ахуулаад ууж болдог юм хөөрхөн солонгосын хүүхдийн биед айгүй сайн гэсэн юм витамин авсан гүзээлзэгний амттай. Тэгээ энийг сонгох гэж бүр нэлээд уудсан. Яг аль нь хамгийн сайн юм болоо гэд нэлээд уудсны эцэст бүр хамгийн их хүмүүс авсан хамгийн сайн гэсэн нь энэ гүзээлзэгнтэй мультивитамин байсан болохоор энэс 2 хайрцгийг авсан байгаа охиндоо. За дараагийн юм маань юу вэ харъя. Энэ гоё бал захиалсан бас. За энийг бол би цуглааныхаа нэг хүнд бэлэглэж байгаа. За дараагийн юм. Энэ юу вэ? Энэ ямар сони юм бэ? Туула уянгаланд авсан байхгүй юу? Уянгаланд чихмэл тоглоом дуртай гэж чихмэл тоглоом нэг 2-ыг захиалсан. Тэгээд очиж байгаад өөрөө худалдаж авч өгье гэж бодоод бас таалагдах ч юм уугүй ч юм уу те. Тэгээд энийг нөгөө купанаас яг зурагнаас нь харахад бол айгүй хөөрхөн харагдчихсан байхгүй юу? Тэгээд яг ингээ боддоор харсан чинь бас тийм дуртай байх юм болоо гэсэн сэтгэл төрж байна. Кучичучи мунэньо. Тэгээд өөр бас нэг ийм туулаа захиалсан байхгүй юу? Тэгээд энэ нь одоохондоо ирээгүй. Өнөөдөр орой 11 цагаас ирнэ гэд бичсэн бэлээ. Энэ туулаанаас айгүй хөөрхөн бааз. За дараагийн харьцаг юу вэ харцгаая. Ваа. Энэ хүүхдүүд айгүйх тэрж унтдаг гэсэн. Энэ солонгосын хүүхдүүд л айгүйх авд юм байлээ. Ийм хөрхөө мама. Тэгээ энийг ингээд тэрээд унтж байгаа зураг нэсэн байхгүй юу? Шано. Малгайг нь авч болт юм. Малгайг нь авч болт юм шүү дээ. Хувцсыг өмсгдөг юм байна шүү дээ. Тэгээ уянгалан одоо өөрөө гадуур гарахтаа энэ найзынхаа хувцсыг өмсгөхөд гарах нь байна да. За ийм хөрхөн охин байна. Гёй. Яна тоох юм болов? Дуртай л байгаас. За дараагийн юм юу вэ харъя. Энэ нөө гэрэл захиалсан. Би нөө орой унтахаасаа өмнө ном уншиж унтж байгаа байхгүй юу? За ном ч гэжтэй Библи уншиж унтж байгаа. Тэгээ унтахтаа яг нөө орны хажууд байдаг нөө гэрэл өгдөн шүү дээ. Тийм гэрэл захиалж авсан. Тэр маань ирсэн байна. За энийг нөө ухсраад ингээл тавих юм байна л да. За энэ том хайрцаг дотор юу вэ нарнаа? Коллагентэй гоё юм. Нүүрний тос байна. Вау, ямар гоё юм бэ? Энэ хараа. Ийм гоё нүүрний тос. Ком байна. За дараагийн хайрцаг юу байна? Энэ дотор бол нүүрний маскнууд байгаа. Жажан. За ийм олон төрлийн нүүрний маскнууд авсан байна. Чод нэг ганц 2 хүнд бас маск өгнө. Тэгэл болон байна. Би ч бас учиргүй сүртэй их л юм захиасан юм байх гэж бодоодсэн чинь ингээл болом уу? За гэрлээ ухсарчлаа. Ийм хөөрхөн гэрэл байна. Тэгээ ууг нь бол энэ орч цаанаасаа гэрэлтэй л дээ. Гэтэ арай л бүдэг юм бэлээ. Ийм гэрэл авчвал өстэй яг гоё л. За ийм хөөрхөн гэрэл байна. За золбоо нь хогоо хайнаа. Энэ хараа. Хоолны хаягдал одоо янз бүрийн төмөс ногооны хальс, жимсний хальснуудаа ингээд бөөгнүүлээ хийчихдэг байхгүй. Одоо энийг би та бүхэндээ яаж хайдгийг нь харуулъя. За подолын нэг давхартаа буугаад ирлээ. Хоолны үлдэгдэл хайдаг цэг гэдэг байхгүй. Айл болгон ийм карттай. Энэ картаараа энэ дараад энэ онгоо.
Тэгээд хоолныхоо үлдэгдлийг ийшээ хайчдаг байхгүй. 카드를 다시 접촉해주세요. Тэгээд картаа дахин уншуулна. Тэнгууд ингээ хаагдчихна. Тэгээд гялгар утаа ийм хайдаг газартай. Энэ дотор ингээ гялгар утаа хий чинь. За энэ одоо ингээ манай гэрээс гарсан хог. Тэгээд бүгдийг ингээ гоё ингээ бүх юм ингээ тусгаарлаа ингээд цэмцэлгээ тавьсан байгаас хүн болгон өөрсдөө гэсэн ухамсартай хогоо оруулж ирээ зүгээр ингээд шидчихэд яваад өгч болохгүй. Бүгдийг нь хүн болгон яг тусдаа тэр байранд нь хийх ёстой. За жишээ болгоод харуулах юм бол энэ дандаа гялгар уутнууд байгааз. Гялгар уутыг энэ гялгар уутан дотор хайнаа. За ийм жижигхэн хайрцагнуудыг базаад энэ дотор хийнэ. За иймэрхүү пластик савнуудыг болохоор энэ дотор хийнэ. За одоо тэгвэл энэ хайрцагнуудыг яадаг юм бэ? За ийм том хайрцагнуудын тийшээ гоё ингээ өрөө тавьчихна. За иймэрхүү жижигхэн хайрцагнуудыг нь бол гიშгээд ийшээ хайчихна. За ингээл болоо. Тэр нөө том хайрцагнуудаа энэ сайхан ингээ бүгдийн жирийт нь ивхээ тавьсан байгааз жижигхэн хайрцагнуудыг ингээд гიშгээд энд ингээ оолоо тавьчихна. Эдгээр шиг одоо бүгдийн дахин боловсруулж ашиглана гэсэн үг шүү дээ. Ямар ч хог гарахгүй байхгүй. Би сая ямар их хог энд тавьчихлаа те. Нара хог бас. Би сая Монголд байхдаа хогоо айгу замбраагүй хайсан чи айгу тийм муухай сэтгэл төржсэн л да. Энэ их хогийг одоо яа тийм болоо. Тэгэл Монголд хог новш дүүрж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ солонгос шиг ингээд хогоо гоё ингээд тус нь ялгаа хайчдаг бол ерөөсөө айлаас хог гарахгүй байхгүй. Монголд байхдаа бүр байрныхаа гадаа яг тийм хогоо тусад нь ялгаж хайдаг. Яг солонгос шиг ийм хийчмэр санагдчихсан шүү бүр. Энэ айлыг хараа. Ийм их хэмжих хэлцэн. Тэгээ энийг хинч авч явахгүй. Ягаад гэвэл энд камер байгаа. Заавал камер байхаар л авахгүй байгаа юм биш. Ер нь л авч болохгүй шүү дээ энийг те. Минийх биш хүний имийг ер нь авч явна гэдэг чинь буруу шүү дээ. Камер байхаа болохоор авч явахгүй байна гэдэг чинь бас айгу сонио ойлголтохгүй. Угаасаа авч явах ёсгүй байхгүй те. Би нөө ахиухан хоол хийгээд хөлдөөгчөнд хөлдөөгөө тавьчихдаг байхгүй. Энэ одоо ингээ өнөөдөр идэх хоолоо гаргаж тавиад энийг маргааш идэнэ. Тэрийг нөгөөдөр идэнэ. Би ер нь амар үнэрч юм байлаа. Ингээ юм болгоны өнрийг үнэртдэг айгу сонио. Ганц аяа будаах шиж. Нэх будаах шахаар бас. Хит хонцохоор нэг иддэггүй маа. Тэгээ ганцаараа амьдарч байгаа хүмүүс чинь тэгээ хөргөчөөрөө юм дүүргээд их юм аваад тавьчихаар тэгээ дуусахгүй муудчихад ах юм. За тэгээ будаага агшаачаад хэдүүлээ гоё дэлгүүр орноо. Дэлгүүр орж юу хийж байгаа юм бэ гэхлээр охиндоо гоё хувцас авнаа. Тэгээ би уянгалан дээр очихоор нэг тийм ордог дэлгүүрээд айгүй хөөрхөн хүүхдийн хувцсны тийм брендинг дэлгүүр байхгүй. Бүр солонгосын 80-аад оноос яг нөө үүсгэн байгуулагдчихсэн тийм хүүхдийн брэнд. Тэр газраас хувцаах айгүй гоё тийм чанартай, материал нь айгүй сайн. Тийш очиж хувцас авнаа. За одоо яах вэ? Шууд гарах уу? За хэдүүлээ гоё дэлгүүр гиснэ. Би энэ солонгосын зогсоолуудын нэг ерөөсөй ойлгодгүй юм нь шүү дээ. Энэ зайнуудаа бүр арай л дэндүү богинохоо хийчдэг байхгүй юу? Энэ одоо яг яаж суу гэж байгаа юм бол? Би одоо машинда яаж суунаа? Энэнгээр суухаас арай жоохон том монгож байгаа шиг. Газар нутаг жижигхэн болохоор энэ зогсоолоо хүртэл юм жоохон зайтай хийдэг хөл та. За угшаага орно. Хайр сайхан угаасан машина бүр бодоолгоо хийчихлээ. Яа. Бөөм болж суулаа. Тэгээ би уянгалан дээр очиагүй 1 жил 6 сар гаруй болсон байхгүй юу. Хараагүй 1 жил 6 сар болсон байна. Тэгээ одоо зөндөө том болсон байгаа хаа. Тэгээ үе уянгаланг амар санддаг байхгүй юу. Бүр ингээл гинт бодогдоол жоохон байхад нь хамт байсан хугацаагаа санаад гинт амар санаал нэг сэтгэл сонирн болдсон шүү дээ. Би нөө утсан дээрээ уянгалангийн бичлэг зурагнуудыг айгүй хадгалсан байж байгаа. Тэгээ тэр бүх бичлэг зурагнуудаа ноутбук рүүгээ шилжүүлсэн. Яг тэгэхээр нөө утсан дээр байхаар байн хараад айгүй хэцүү байт юм лээ. Тэгээд за ингэж яхаар зүгээр ноутбук рүүгээ хийгээд хаяада харцаа гэж бодоод бүгдийг ноутбук рүүгээ хийсэн. Тэгээд утсан дээр ирсэн нэг ч зураг бичлэг байдаг байхгүй юу. Тэгээ энэ удаа охин дээрээ очиод хамт төрсөн өдрийн тэмдэглээд хамтдаа 3-7 онцоо тэгээ буцаад ирнэ. Тэгээ манай охин чи надтай адилхан 1 сар төрсөн. 1 сарын 10 төрсөн байхгүй юу. Би 1 сарын 28 төрсөн шүү дээ. Хоёулаа адилхан 1 сар төрсөн. Охинтой очиж уулзсан ч гоё нөө. Тэгээ миний бас нэг зүгээр жоохон санаа зовдөг юм юу гэж. Уянгалан чи одоо Швейцарын Женевт байгаа штэ. Тэр Женевт бүх хүмүүс нь одоо Францаар ярьдаг. Тэгээ англи хэлтэй. Тэнд одоо цэцэрлэгт яваад, сургуульд яваад, тэнд ингээд өсөх юм бол мэдээж нөө монголоор сайн ярьж чадахгүй штэ. Явандаа уянгалантаа ингээд ярилцахаар монголоор ойлголцохгүй, бие ойлголцохгүй бол яана гэдэг тийм нэг айгу том тийм асуудал санагдаж байгаа гэх юм уу. Монгол хэлээрээ нэг ойлголцохгүй болохоор. Та бүхэн энийг хараа. 2 4 7 2 4 7
сонирн байгааз 2 4 7 гэдгийг тохиолдлоор ингэж олон харна гэж яагаад ч байхгүй. Сансныг бол бүр маш их хардаг. Ингээл харж байгаа цаг харангууд 2 4 7. Ингээл харангууд 2 4 7. Ингээл машины номер харангууд 2 4 7. За энэ газар Тасандун Outlet гэдэг газар ихгүй юу? Ийм гоё. Өнөөдөр зөндөө олон хүн байна. За уянгаланд хувцас авч исэн брендийг олчлоо. Энэ брэнд ихгүй Солонгосын. 3 наснаас дээш хүүхдийн хувцас байдгүй юм байна. Тэгвэл өөр дэлгүүр орё доо. Солонгосын брендийнх нь хувцсыг аваад очивол илүү сони юм болов гэж бодлоо. За тэгэхээр уянгаланд хувцас авчаад ороод ирлээ. За ийм хөрхөн палаж авсан байгаа. За ийм өнгөтэй хөрхөн цамц авсан байгаа. За бас ийм өнгөтэй цамц олчдаг палаж гэх юм уу, энийг одоо яг юу гэх юм? Ийм палаж авсан. За ийм ягаан өнгөтэй ноосон цамц авсан. Тэгээ энэ хувцснууд бүгд нөө Солонгосын брэндүүд байхгүй юу? Би саяны дэлгүүрээр ихсэн чинь дандаа гадаадын брэндүүд лээ. Франц, Европын брэндүүд байгаа байхгүй юу? Тэгээ би үгүй Европын брендийн хувцас Европ руу би авч очих шаардлагагүй. Би тийм шиг гоё Солонгосын брэнд авмаар байна гэдгсэн харин Солонгосын брендийг олоод тэгээд энэ хувцснуудыг авсан шүү. Ийм хөөрхөн шар палаж, дээгүүрийн шар доогуураа ийм гоё саатай. Хүүхдүүд чинь хувцас айгүй амархан муухай болгодог шүү дээ. Тэгээд хувцас хэрэгтэй авах, дээгүүрээ ийм цамц хэрэгтэй авах гэж бодоод ийм ягаан, цэнхэр, бүдэг ягаан хөөрхөн цамцнууд авсан. За ийм хөөрхөн бас ягаан палаж айгүй гоё материалтай. За энэ дотор өмд торко гэдэг те. Ийм дотор өмд авсан. За энэ болохоор ийм 3 төрлийн өмд авсан. Цэнхэр өнгөтэй, ягаан өнгөтэй, цагаан өнгөтэй ийм 3 өмд авсан. За тэгээд энэ айгүй хөөрхөн хослол. Энэ надад бүр айгүй гоё таалагдсан. Гоё гэртээ цэцэрлэгтэй өмсч болохоор ийм дээгүүрээ өмсдөг. Ийм өмдтэй цамцтай ийм хослол материалнаас айгүй гоё. Little Ground гэдэг нэртэй Солонгосын брэнд юм байна. Ийм хөөрхөн цамцаас авсан. Гэтэ жоохон томдуулаад авчуугүй юу. За иймэрхүү хувцснууд авсан байна. За одоо яах вэ гэхэлэр цаг 4:30 болж байна. Мэн одоо хайчих вэ гэхэлэр бүгдээрээ жим рүү гарцгаая. Нэмэн жишимя хөө. Би ирүүлээ. Би ирүүл. За тэгэхээр золбон сайхан жимтчээд ороод ирлээ. Тэгээ бас хүнсээ цуглуулчлаа. Одоо цаг 6 цаг болж байна. Хоолоо иднэ. Оройныхоо хоолыг хөлдөөгчнөөс гаргаад тавьсан байсан хоол маань эсцэн байна. Гисцэн байна гэдэг үлээ, эсцэн байна гэдэг үлээ. Гисцэн байна, эсцэн байна. Дэлгүүрээс банаа авсан, гүзээлзгэн авсан, дахиа авсан. Томато авсан, өндөг авсан. Киви авсан. Энэ П монголоор лир мөн үү? Энийг монголоор ямар ч юм шиг гэдэг юм бол уу су бичэн оливын тос паприка дахиад нэг бичээ. За энэ бүгд нийлээд хэдэн вон болсон гэж бодож байна та бүхэн? 81,000 вон болсон байна. 81,000 вон гэдэг чинь төгрөгөөр 200,000 төгрөг хавцаа болж байгаа юм байна. Энэ эдрийг аваад Солонгост үнэтэй байна уу? Гайгүй байна уу? Уянгалангийн бамбрууш ирсэн байна. Уянгалангийн бамбрууши кари. Кучи. Зано манаха. Атго. Мистер амар гоё амттай хоол. Маш та. За сайхан хоолоо иднэ, орой хоолоо иднэ. Яя. За энэ миний оройны хоол. Хөлдөөгчөнд хийсэн байсан. Амар гоё амттай. Яг та бүхэн харахад жоохон царай муутай харагдчихж магадгүй. Гэхдээ бүр үнэхээр гоё амттай. Бодоо ягаад ийм сонио агшсан бэ? Бүгдийг иднэ. Амар өсөж чинь. Гоё тэмтэй иднэ. За. Сайхан олцгоорой. 맛있다. 맛있다.
Та бүхэнд нэг юм харуулъя. Би сая зүгээр ингээ утсан дээр ингээ хөлбөмбөгийн YouTube үзээд сууж исэн чинь сэтгэлдлийг хараа. 427 гэсэн байгааз. Хайртай чамд би 472. Энэ тог би яагаад ингэж харт юм бол? Энэ яаж ч бодсон зүгээр нэг болж байгаа юм биш. Энэ хараа. Энэ нэр би тоглоогүй шүү. Үзэгчтэй энэ тоглоогүй. Би сая яг эргэж босоод хөрөгчнөөсөө бичэн авч идчихсэн чинь энэ 647 болсон байхгүй. Би нэр тоглоогүй. Би энэ сая яг энэ нэвтрүүлгийг үзэж байгаа төр зогсоогоод яг бичэн авч идэх гээ цагаа харсан чинь 47 болсон байхгүй. Йоо ямар сони юм бэ. За гай бичээд нэ. Газ тоонд уучт юм уу? Ганцыг ууч. Хоолныхаа дараа 2 бичэнтэй 0 калори. Тэгээд энэ чихэргүй баха. Машта. За ямар ч хоолоо идэ дуусчлаа. Амтрахын идлээ. Араас нь гоё бичэнтэй гацтай ундаа уучлаа. За хоол идсний дараа гиг залхуу урж эхэлж шүү. Энэ үедээ залхуу урчлахгүй. Яг энэ үедээ орлогоо очоод хөвдчихл юм бол тэгэл дуусаа. За ингэж нэг ажлынхаа ширээн дээр суух гэж нэг сурталчилгаа орж ирсэн байгаа. Тэр сурталчилгаагаа бэлтнэ. Момпан гэмэн найдвартай чанарын өндөр шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнүүдийг ингээд одоо бас нэг асуух юм байна. Энэ доод хэсэгтэн байгаа тэр нөө дуудлагуудын нэг уншаад өгөөч төхөө. Ингээд сууж яд штэ золбоо. За зөөр чи юу хийх ёстой вэ? Хийх юм гүм их байна. Тэгтээ амар залхуу урчна. Ингээ хоол идсэн дээр амар залхуу өрөддөг байхгүй. Өчтөр оруулсан бичлэгийн комментүүдийг хальт харах уу? Халиунатаа болзоонд явсан бичлэг байсан шүү дээ. Hi guys. Пүүх 818 сэтгэл үлдээсэн байна. Өмд нь бас л онсонгүй. Болзоонд явхаасаа өмнө хувцалтаа стори дэж асууж байна уу? Баярлаа. Хувцсны өнгөний сонголт дээр алдсан байна. Загвар нь гоё боловч өмд цулгаан өнгөтэй байсан бол халиунатаа уулзахаараа яагаад ийм мэдрэмжгүй хувцлаад байдгийг бэ золбоо хаа. Зүгээр үедээ зүгээр хувцлаад байдаг байж халиунатаа уулзахаараа яагаад ийм болчихдг юм бэ? Халиунатаа уулзахаараа л мангар болчих юм аа. Золбоо чи юм уу албаар ийм өмдүүд өмсөд байд юм бэ те? Өмд нь хар байсан бол шинэ жилийн болоог агаанаа өмдөө сольчихвол гоё болох гээд байна. Дээд талынх нь дажгүй байна. Өмд нь л тиймэрхүү байна. Өмд нь цулгуу саарл эсвэл хар байсан бол яг алахгүй юу? Аха та өмдөө сольчихвол бүр яг аллаа. Өмд. Яа. Би тэгээд хам бол өмдгүү гарч шүү. Доогоор өмд өмсөхгүй шалтан гарч шүү. Тэгээд хах юм бол. Жохон өвөө шиг харагдаад ах юм гинэ. Йоо, арайч тэ нэр та нараас тэгж байгаа. Хувцаа сольсон шүү гээл пост тавьдیں۔ Тэгээд ямар ч амжилт олохгүй маа гинэ. Өмдөө гэсэн сэтгэлдүүд л зөндөө байна дөө. Танх төрөөтэй. Ойлголоо. Золбоон цааш зүгээр өмдгүү шалдан гарыг доогуура заяа. Тэгээд та нар юу гэх нөө харъя. Өдөр Монгол улсын иргэд биднийх заяа. Та нарыг биш салаач өгч арх өнөртөх гэсэн солио. Архийг амсгаа байгаад 12 сар болж байна. Өнөр би ч гэсэн адилхан шүү. Архиухаа болоод 1 жил болж байна. Үзэгчтэй зориулаад ансаад болч. Би хүлээн баруун дослуудад дурсаж хүлээн. Би хүлээн бүлээн сайхан гандаа хүлээн. Алсын харвбайгаас талаа андын үнэн сэтгэлэн үлээ. Аз чаралыг чамдан өрөөж чамайг даах сүдэрчин болъё. Зүсрэ бара шагсан тэр үдэш зөөлөн алдчихлаа. Зүсэр бороо шаагсан гэдгээс Эрка эдитлээд өгөхрөө заяа. Зүсэр бороо шаагсан тэр үдэш зөөлөн үсэр чим бүргэжэн сэтгэл эмзэгхэн доглоо эрхүн зүрхэндээ харуулснаа. Зүсэр бороо шаагсан тэр үдэш зөөлөн үсэр чим бүргэжэн сэтгэл эмзэгхэн доглоо
Яснаа. Яа. Яа ингээ өвчин үе хөдөлгөөд юм болоо. Ирчүүдээс нэр нэг юм асууя. Дотор хувцаа нэг гарахтаа өмсөөд дахиж өмсдөг үстэй шууд угаадаг үстэй. Яагаад энийг асууж байгаа гэхээр манай найзууд дотор хувцаа 2-3 өдөр ингээ дараалал өмсчдөг хүмүүс байд юм билээ. За бэлдсэн сурталчилгаагаар та бүхэнд харуулъя заа юу микрофоноо хийж байгаа сурталчилгаагаа бэлдчихдэг байхгүй юу? Зя манайхаа нааша түр анхаарлаа хандуулж байгаарай. Момпан цэг эмэн найдвартай, чанартай, өндөр шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнүүдийг Солонгос болон Итали, Америк, Герман, Эстон зэрэг маш олон орнуудаас албан ёсны эрхтэйгээр борлуулдаг төдийгүй. За энэ сурталчилгааг нь би ямар ч гэсэн хийцэн. Тэгээ энийг одоо эдитер руугаа явуулнаа. За ямар ч гэсэн болчлоо. Хөөш энэ нэг микрофон хайччоо. Энд өлгсөн байсан. Энэ хараа хүмүүс энэ хараа 47. Алиг дээр таруулъя. Та бүхэн харж гин үү? 47 минутын дараа утас чинь бүрэн цэнэглэгдэж дууснаа гэд ингээ гараад ирж байгаа байхгүй юу? Үгүй энэ заавал 47 биш 48 45 байж болно үстэй. Сонин богоос тээ. Энэ гайхмаар биш вэ нөө? Би өнөөдөр 47 гэдэг энэ тоог баг 4-тгөө харчихсан. Ингээд баг 5 дахь нь уу? 47 гэдэг тоог харах болгонд ямар гоё байдаг гэж. Тэр одоо ингээд 46 болчихж байгаа байхгүй юу? Зүгээр би сая та бүхэн анзаарсан биз дээ. Тэ зүгээр усныхаа цэнэглэгчийг хийгээл орхиж байгаа л зүгээр ингээд харахад л 47. Яана энэ залбоо одоо өөр хамт ганцаараа энэ гэрт ингэ суусараад галзуурж байгаа юм биш үстэй гэж бодож байгаа юм байгаа юм биш үстэй. Би галзуураагүй. Үнэхээр толгоо сэргэж эхэлж байна. Бүгдээ хамт амьдарч байгаа үстэй. Залбоотойгоо хүрээдэр. Залбоо тэгэл өвгөн болтол нь хамт амьдарцгаа штэ. Би ч одоо ингээ YouTube хийгээд одоо 6 жил гаруй болцсон байгаа штэ. Одоо удахгүй 7 жил болох ч байгаа. Тэгээд энэ хугацаанд яг намайг ингээ тасралтгүй үзсэн хүмүүс яг золбоо гэдэг хүн ямар хүн бэ гэдгийг айгүй сайн мэддэг болцсон байт юм билээ. Бараг надаас илүү намайг сайн мэддэг болцсон. Тэр хүмүүс намайг мэддэг боллоо тэр юм уу? Айгүй их өмөрдөг, айгүй их хамгаалт юм билээ. Тэр мэдрэмж айгүй гоё байсан. Яг зарим хүмүүс болохоор миний зүгээр нэг юм ганц хоёр бичлэгийг үзчихээд ингээл те. Тэрэн дээр нь ингээд жоохон өөлөөд янз бүрийн бичээд наа ч угаасаа нэг иймэрхүү залуу юм шиг байлээ ш тэгээд нэг ганц хоёр бичлэг альсгүй бол тэр нэг хэрүүл урал болсон тиймэрхүү юмар ингээд дүгждэг юм шиг үлдээ. Түүнээс яг ингээд намайг алдж байгаа онжоогоо энэ бүх болсон явдлуудтай бүх бичлэгүүдийг ингээд үзсэн хамт байсан хүмүүс нь намайг бүр нэг төрсөн юм шиг мэддэг болсон байдаг юм шиг үлээ. Баярлаа. Үнэхээр их баярлаа. Та нарынхаа итгэлийг алдахгүй юу уусаа. Би мэдээж цааш зөндөө алдаа гаргах байх. Гэтэ миний нэг хэлдэг үг байгаа ш тэ. Одоо мундаг, сайн, ухаалаг, алдаа гаргадгүй, чадварлаг, шудраг ийм хүн байж угаасаа чадахгүй юм байна. Хүн угаасаа алдаа гаргаж амьдрт юм байна. Гэхдээ үнэн ч хүн байж чадах юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Алдаа гаргасан бол өөрчлөлт гуйж чаддаг. Алдаа гаргасан бол тэр алдаагаа өөрөө ойлгож ухаарад тэр алдаагаа дахиад давтахгүй байхыг хичээдэг тэ. Тийм л хүн байна. За, залбоо сайхан усанд орчоод гараад ирлээ. Одоо сайхан айгу стретч хийнэ. Солонгосын хөгшин хүмүүс айгу гэж дагуулдаг байхгүй юу? Айгу. Хөгшөрчжээ. Сайхан. Ой. Крүч. Яа, өчтөр хөл бүр нэлээд чанга хийжээ. Гой бүр амар хүндүртэй. Хүүх. Яа. Энэ бүр амар болчих. Нэлээд массаж хийхгүй бол ер нь эвгүй болчих. Яа. Өчтөр хөл хийхгүй байж байгаа хэлсэн чинь нэр. За тэгэхээр золбооны стретчийн сонголтоо хийгээд дуусчлаа. Би хөнгөрөөд тайвшраад аюу гоё очлаа. Одоо шууд орондоо ороод номоо уншиж чагаад унтлаа. Тэгээ өнөөдөр золбоотойгоо хамт бүгдээрээ маш их ажил амжууллаа. Өнөөдрийн миний нэг өдрийн влогтой хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай. Зүрх